өглөөний мэнд. За одоо өнөөдөр Эрдэнэ хотыг үзнэ. За Эрдэнэ хотын өдрийн Эрдэнэ хотыг үзнэ. За одоо бол Эрдэнэ хотын Дружба буюу найрамдал цамхаг гэдэг нэг уулан дээр одоо бид гарч ирэх гэж байна. Бид нэр гэж би гарч ирэх гэж байна. Гарах гад явж байна. За тэгээд эндээс бас Эрдэнэ хотын төв хэсэг үе одоо миний харагдаж байна. Төв хэсгийг бас нэлийн дээрээс нь харах боломжтой. Нэлээ олон зүйлийг бас харах боломжтой. Ийм одоо Улаанбаатар хотоор ярих юм бол зайсан. Тэгээ зайсан дээр гарч байна л гэсэн үг юм байна л да. За явъя. За ингээд өндөрлөг дээр гараад ирлээ. Өндөрлөгийн найрамдлын хөшөө. Найрамдал Дружба гэдэг хөшөө байна да. За ингээд маш гоё хөшөө байна. Орос Монголын амьдарсан. За ингээд ишиг тэнд одоо харагдаж байна. Тэнд юм бурхан байт юм байна. Нэлээд том бурхан бол та. Тийм бурхан байт юм байна. За ингээд одоо ишиг харагдаж байгаа энэ бол Эрдэнэ төвлөрдөр байна. Гох гэж нэрлэдэг. Эрдэнэ төвлөрдөр. Энэ яг одоо энэ харагдж байгаа бол хиймэл уул гэж нэрлэдэг юм байна. Энэ хиймэл уул нь болохоор Эрдэнэ төвлөрдүрийн одоо нэг хаягдалтс мөлөдөөний хаягдал шорог одоо энд асгадаг. Тэгээ энэ ингээд ийм том уул болсон. Аюу гоё харагддаг юм байна. За тэгээд яг энэ уулын тэр ингэр хавар одоо яг тэр хавар тэр харагдаж байгаа зэн хэрэг шүү дээ. Тэр бол үйлдвэрийн нэг хэсэг харагдаж байна. За ингээд энэ уулын арталт үйлдвэр байгаа гэсэн. За ингээд яг хажуу талд нь ингээд Эрдэнэт хиймэл уул гэж нэрлэдэг уул нь байна. За одоо ингээд горд буюу төв хэсэг харагдаж байна. За гордыг хэсэг харж болж байна. Маш гоё эмх зэгцтэй цэвэрхэн их гоё хот байна. За ингээд горд харагдаж болж байна. Энд харж. Опа. Ингээд бүр гоё харагдаж байна. За ингээд горд харагдаж байна. Одоо бүгдээрээ төвөр нь явж үзэн. Өчигдөр орой бас явсан шүү дээ. Өчигдөр шөнийн Эрдэнэтийг үзсэн, өнөөдөр өдрийн Эрдэнэтийг үзэн. За тэгээд ингэж явсаар юм байгаад. За энэ дээр харагдаж байгаа уул байна уу? Энэ уул. За энэ уул бол Баян өндөр гэдэг уул юм байна. За тэгээд яг Эрдэнэт хотын одоо хойно хэсэгт байрладаг нэлээд том уул байна. Тэгээд би бодож байна энэ уулан дээр бүгдээрээ гарч үзвэл Эрдэнэтийг бүр дээрээс нь харах боломжтой юм байна. Тэгэхээр энэ уулан дээр ямар ч тач гарч үзье гэж бодож байна. За нэг зүйлийг марцсан байна. Өнөөдөр Мартин 8-ны өдөр. Тэгээд Мартин 8-ны өдөр би ингээд Эрдэнэт хотод аялаад явж байна. За тэгээд аялж явж байгаад хоёртай таарлаа одоо. Энэ нэг юм хүндэтгэлийн цаваа юм да. Бодвол Мартин 8-нд зориулж гар хийж байгаа хаад. За саяных юу юм бэ? Саяных би Мартин 8-нд зориулсан тийм хүндэтгэлийн цаваа юм болов уу гэж бодсон чи үгүй юм байна. Энэ нь болохоор хүчирхийллийн эсрэг хамтдаа гэдэг тийм одоо хөдөлгөөн явуулж байгаа юм байна л да. Гой сүртэй хөдөлгөөн явуулж байна. Тийм биш. За одоо ингээд хотынхаа төв рүү орж ирж байна. Их гой цэвэрхэн хот байна. Гарах юм бол их гой цэвэрхэн цэмцгэр их гой. За энэ бол үйлчилгээний төв. Бид нар хотын зүүн хэсэгт байна. Үйлчилгээний төв хэсэг нь. За ингээд хотын төв годомж гэж байна. Ингээд хотын төв годомж. За энэ л өчтөрийн гэрэлт годомжмаар байна. Энэ гэрэлт годомжны артлын одоо яг энэ хэсэг талбай нь бол фантам юм байна. Тэгээд усан ориглууртай. Гой зундаа их гой ногоон төгөл байдаг юм байна. За энэ бичиг харагдаж байна. Эрдэнэт гок гэсэн маань уулын баяжуулах үйлдвэрийн төв авсан гэж байна. За одоо эндээс микер ч юм уу автосон ч юм уу айдан энд суугаад
Нарангийн 71 гэдэг газар юм байна. Эндээсээ Баян өндөр уулын хормойд очно гэсэн. Юу яалаа. Машиндаа суугаад тэгээд Наран гэдэг газар ирээд. За тэгээд Наран гэдэг газар ирэнгууд яг энэ одоо миний ард харагдаж байгаа нэг Баян өндөр гэдэг уул шүү дээ. Тэр уулын хормойд ирж машин зогсд юм байна. За тэгээд хормойд нь буугаад одоо Баян өндөр уул руугаа алхаж байна. За тэгээд энэ араа хамгийн одоо Эрдэнэтийн хорооллын хамгийн артлын годомжинд байна. 74 дээр годомжтой юм байна. Одоо миний ард хоол харагдаж байна. За тэгээ одоо ингээд уул руугаа алхаж байна. Тэгээ энэ уулын орой дээр гарвал Эрдэнэт хотыг бүр яг дээрээс нь харах боломжтой юм байна. Энэ бол яг энэ уулын одоо хормойд буюу яг доор нь Эрдэнэт хот маань өөрөө сүндэрлэн болсон юм байна. Тэгээд Гоки үйлдвэр за тэгээд ингээд ишээгээ хорооллынх нь бүх айл өрх за тэгээд нөгөө гордон төв хэсэг нь тэр чигээрээ бүгд гоё харагддаг юм байна. Тийм учраас одоо энэ уулын орой дээр гараад та бүхэнд харуулнаа. Ер нь их гоё газар байна. Надад үнэхээр их таалагдчих. Гоё цэвэрхэн. Тийм газар байна. За Баян өндөр гэдэг уулынхаа орой дээр ширшидэ гараад ирлээ. Нилээн бацуулд юм байна. Тэгээ одоо та бүхэндээ Эрдэнэт хотыг дээрээс нь харуулнаа. Дээрээс нь харуулах гэж л энэ уул руу мацлаа. Их гоё байлаа. За одоохон би гоё цэг дээр очиод ирэх. За ингээд Эрдэнэт хотыг дээрээс нь харуулна гэхээр гоё харагдана. Уул бол бүгд их гоё харагддаг юм байна. Их бас энэ дажгүй том хот юм шүү. За одоо ингээд камер эргүүлээ. За Баян өндөр гэдэг уулан дээр гараад ирлээ. Энэ нөгөө антин орой дээр нэгдэг антин. За тэгээд уулын орой ийм байна. За энэ нэг аваа дахиад юм шиг байт юм байна. Бас мал бэлчиж байна. Хүмүүс ийшээ аяг их явд юм, машин таа их явд юм байна. За тэгээд за одоо энэ харагдаж байгаа бол нөгөө Гоки маань юу шүү дээ. Гоки үйлдвэр маань шүү дээ. Гокийн үйлдвэр маань. За харагдаж байна уу? Газрыг нэлээд доошо гүнзгий ухсан байгаа. Яг нүдээр харах юм бол нэлээд гүнзгий ухсан. Одоо яг энэ уулын яг ерөөхдөө ухсан байна гэсэн үг байхгүй? Уулыг ухаад доошо нэлээд гүнзгий ухсан байна. За тэр харагдаж байгаа цэнхэр бол ерөөхдөө үйлдвэрүүд нь. За ингээд цаашаа бас битүү байгаа. За ингээд нөгөө одоо энийг хиймэл болгож нэрлдэг нөгөө хаягдл шанаанууд мөн ингээд аваад бастай. Их гоё харагддаг юм байна. За ингээд энэ харагдаж байгаа хэсэг бол за Эрдэнэтийн төв хэсэг буюу Гор гэж нэрлэдэг. Город, оршоод Город гэсэн үг юм байлээ. За Город гэж нэрлэдэг хэсэг маань энд харагдаж байна. За тэгэн гутаа ингээд яг залгуулад гэр хорооллын айлууд маань харагдаж байна. За тэр уулын тэр уулын хэсэгт харагдаж байгаа хэсэг айл байгааз. Энэ уулын хэсэг дээр байгаа хэсэг айл. За энэ газрыг бол Дэнж гэж нэрлэдэг юм байна. Дэнж. Тэг ингээд бүр битүү. За ингээд гэр хорооллын айлууд маань нэлээд өргөнд тархсан харагдаж байна. За ийм байна да. Их сайхан нутаг байна оо. Мал бэлдсэн. Гэр хороол их өргөн томтой. Их гоё эмх цэгцтэй. Одоо та бүхэн гарах юм бол гудамжууд их гоё эмх цэгцтэй зохион байгуулалттай. Хэлцэн. Тэгээ одоо энэ зам байна шүү дээ. Энэ бол мянганы зам. Одоо энэ харагдаж байна. Энэ ингээ машин зам явж байгаа зэн. Ингээ явсан. Энэ мянганы зам энэ ингээд ийшээ яваад Булган руу очино. Булган аймаг руу. Тэгээд дараа бас боломж олоод бүгдээрээ Булган аймгийг очиж үзнэ. За Эрдэнэт хотыг дээрс нь харуул юм байт юм байна. Тэгээ Баян өндөр гэдэг уулын хормойд сүндэрлэн боссон гайхалтай сайхан хот байна. За өдөр бүр аялье. Логийн маань хамгийн анхны дугаар маань Эрдэнэт хотоос та бүхэндээ хүрж байна. За тэгээд Эрдэнэт хот руу бүгдээрээ аялсан. Эрдэнэт хотыг үзлээ. Үнэхээр гоё цэвэрхэн сайхан хот идэм байна. Тэгээд анхны дугаар маань та бүхэнд ийм хүн хүрээд одоо ингээд яг энэ уулан дээрс ингээд өндөрлж байна. Одоо ингээд буугаад бүгдээрээ
автобусанд суугаад Улаанбаатар хотын зүг гэрлүүгөө харнаа. Тэгээд манай видеог сонирхон үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сонирхолтой болон сонирхолгүй видеог үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэсээр байх болно. Тэгээд та бүхэн бас намайг бас дэмжээрэй. Тэгээд дараагийн газар бас хаашаа явж үзхийг та бүхэн хүсэж байна бас саналаа бас хэлж болно шүү. Тэгээд товлж байгаа дараагийнхаа аяллыг бас хаашаа явах эсхийг удахгүй бас шийдэх болно.